Хугацаанд дээд боловсралтай боловсон хүчнийг бэлдсэн байдаг. Гэвч шинэ тутамд орж ирж байгаа зарим салбарт чадварлаг мэргэжилтэн дутагдaltaй байна. Эдгээр боловсон хүчнийг Мянган сорилтын сангийн санхүүжилтийн мэргэжлийн боловсролын сургалтаар 5 жилийн хугацаанд бэлдэж чаджээ. За өнөөдөр мэргэжлийн сургалтын үндэсний төвүүдэд нэн шаардлагатай байгаа 10 автобусыг өгсөн байна. Монголын Мянган сорилтын сангийн мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс мэргэжлийн боловсролын байгууллагуудад олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж урт хугацааны төслөө хааж байгаа билээ. Үүний хүрээнд Hyundai брендийн County автобусыг нийслэлэн Дарханвал, Орхон, Аранга, Завхан зэрэг аймагуудын 10 мэргэжлийн сургалтын төвүүдэд гардуулаа өглөө. Тус автобус нь өөрөө бүтээмж өндөртэй оцсон газраа маш чухал хэрэгтэйг онцолж байлаа. Тэр нь бол мэргэжлийн боловсролын салбарын сургалтын үйлчлэгээ үр дүнг бол ингээд бас өссөн газарт нь хөргөж өгөх юм боломж бүрдэл гэсэн үг л дээ. Эхний ээлжинд бол дараа нь бол энэ бүсийн хоорондын бүс дотор байгаа сургуулиуд хоорондын энэ оюутан солилцоо багш нарын солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд одоо энэ автобусны үүрэг орол бол маш их чухал үүрэг үүсгэнэ. Бид нар энэ автобусаараа багш наруудад одоо сургууль заадаг багш наруудаа аваач удаад тухайн сургууль дээр очиход бол олон багш нар хамрах юм. Мөн энэний зэрэгцээгээр энэ сурагчдыг одоо бас үйлдвэрлэлийн дадлага хийх, сурагчдыг хооронд нь солилцуулахад энэ автобус үнэхээр одоо ачаал хөдлөө өгч байгаа. Энэ автобус маань одоо манай сургуульд бол маш их одоо хүүхдүүдийн маань бэлтгэл ажлыг хийхэд ийш нь одоо хүлээж авч явуулахад маш хэрэгтэй шин сайхан автобус байна. Энэ ямар автобус хэрэглэдэг байсан бэ? Манай хуучин ер нь бол автобусгүй. Автобус байхгүй сургууль. Тэгээ одоо оног учраас таатайс явах бол одоо тийм нэлээд сөөн байдаг. Эзэддээ очсон автобус 25 хүний судалтай тусгай тоноглолтой Монгол улсын дэд бүтэц цаг агаарын онцлог тохируулсан бөгөөд 2013 онд Hyundai Motors Монгол компани албан ёсоор оруулж иржээ. Хөдөө орон нутгийн мэргэжлийн сургалтын үндэсний төвд тулгардаг асуудал бол дадлагын бааз хол машин тэрэггүй учраа явах хүндрэлтэй байдгийг хөдөлмөрийн сайд хэлж байсан бөгөөд цаашдын асуудал дээр анхааран ажиллахаа мэдгдсэн юм а. Дадлага хийх асуудлууд нь байж гэн хөдөлмжүүд дээрээ очдог. За тэгээ газар тариалангийн одоо бас тодорхой газруудтай байдаг. Ингээд дадлага хийхээр унаамал байдаггүй. Тэгээл нэг тийм одоо ил задгаа хинээч байдгийн бас бүрэн бүтэн батлагдаагүй бас тийм машинтай яваад бас сэтгэл зовнод байсан. Тэгээд энэ асуудлаа өнгөрсөн жил бид нар Мянган сорилтын санд тавьж үлдэгдэл нэг 6 сая доллар энэ бол одоо бас 10 орчим тэрбум төгрөг болондоо одоогийн ханшаар бодоход ийм хэмжээний тоног төхөөрөмжүүдийн хүрээндээ бид нар нэг 10 одоо автобусны асуудал тавьсан. Нэг 500 сая төгрөгөөр эдгээр маань тендерийн мазарлаад авч өглөө. Мянган сорилтын сан корпорацийн Монголд хэрэгжүүлж байгаа боловсрол тэр тусмаа чадварлаг мэргэжилтэн бэлтгэх 5 жилийн сургалт энэ онд өндөрлөж байгаа. Энэхүү сургалт болон санхүүжилт зорилтод бүлэгтээ хүрсэн эсхийг тодруулсан юм. Мянган сорилтын корпорациас санхүүжиж хэрэгжиж байгаа 6 төсөл зургуулаа ер нь бол Монголд маш амжилттай хэрэгжиж байгаа гэж би үзэж байгаа. Өнөөдрийн хувьд гэх юм бол мэргэжлийн боловсрол сургалтын төслийн нэг арга хэмжээндээр би хүрэлцэн ирчээд байна. Тэгэхээр одоо энэ миний ард байгаа энэ автобусууд яг зөв хүндээ хүрч очиж байгаа гэдэгт би одоо хэлж чадхаар байна. Тэгэхээр мэргэжлийн Монголын эмсүүдийн оюутнууд ялангуяа энэ автобусыг маш үр дүнтэйгээр ашиглан өөрснөө ур чадвартай, илүү ур чадвартай болж сурахад нь өхөн болох байхаа гэж би найдаж байна. Ингэснээр Монголын мэргэжлийн сургалтын үндэсний төвүүд өмнөхөөсөө өөр түвшинд хүрснийг салбарын хүмүүс онцлон хэлж байлаа.